Дэлүү хутагт жамсран жав. Өөрийн намтар 5 дугаар хэсэг. Өргөл барьц үнэт эд агуурстай холын мөргөлчд засгийн газрын харьяа дэв шүүнг химээх газарт тэдгээрээ барьцаанд өгч зээл авч болдог байжээ. Жаалам ийм маягаар 2 хүнд тэшээ барьцаанд өгсөн ба хэдэн 7 хоногийн дараа янз бүрийн хөсөг бараагаар түүний ачаа бараа ирж эдгээрийг мөн л ийм маягаар хадгалуулжээ. Юм худалдан авах буюу бэлгэсэлт өгөх болохдоо тэдгээр ачаа бараандаа хаяахан хурч хэд 3 алтан зоос буюу торго дурдан гаргаж ирнэ. Тэгээд төвдийн эргэтэн дарахтанд бараалхаж төвдийн мөргөлийн аль нэгэн чухал газар очих зөвшөөрөл хүснэ. Мөн эдгээр ачаа тэшээ барьцаа болгон төвдийн альж нутагт явахдаа мөнгө авах зээлийн бичиг олж авна. Тэрээр төвдөр ярьдаггүй тул хожим нь миний шав болсон найдан гэгч халах ламыг хөдөж хэлмэрчээр авч явжээ. Энэ лам лаарам зэрэгтэй хэдий боловч ядуу дорд гарвалтай хүн байсан тул түүнтэй явахыг зөвшөөрсөн юм гэдэг. Энэхүү түүхийг хожим би тэр ламаас сонссон билээ. Жаалам буудалсан газар бүрээс мөнгө олж авдаг байсан бөгөөд холын аян зам туулсны дараа нөгөө ламдаа чи лахас руу буцаж болно. Би одоо өөрийнхөө аясаар ааж уужуу явъя хэмээн түүнийг зөнд нь орхижээ. Ийхүү найдан лахаст эргэж ирсэн бөгөөд түүнээс хойш жааламын бараа дахин харагдаагүй гэдгээ. Дэв шүүнгд хадгалуулсан хөрөнгийг дараа жил нь задалдаг заншилтай байсан юм. Энэ заншлын учир нь эдгээр эд зүйлс шашин номын өргөлийн зүйл байх ёстой бөгөөд түүнийг нь нээж тэр жилдээ альва нэг том баяр ёслолын үеэр бэлгэсэлт болгон барьдаг ёстой байлаа. Жаалам дахин үзэгдээгүй боловч түүнийг эрхэм дээд хүнд тооцож энэ удаад тэр жилд нь юмыг нь нээж үтсэнгүй. Гэвч 2 дахь жилдээ хүлээгээд нэмэргүй хэмээн шийдэж тэд 10-аас 30 савыг нь нээж үтсжээ. Гэтэл чулуунаас өөр юу ч гарсангүй. Энэ хэргийнхээ учир Жаалам гадаад Монголд баригдаж шийтүүлсэн байж магадгүй. Гэхдээ 1911 оны хувьсгалын үе байсан учраас үгүй ч байж болох талтай. Энэ хувьсгалын үед богдын нэрийн өмнөөс Жалханц хэмээн баруун Монголд голлох үүрэг гүйцэтгсэн юм. Дайн байлдаан болон улс төрийн гэрээ хэлцэл хийхэд Хатанбаатар, Баргын Манлайбаатар Дамдин сүрэн, Харчны Баяр тайж болон Хайсан гүн, Сайн Ноёнхан аймгийн Гиндэн нар чухал хүчин зүтгэл гаргасан билээ. Жаалам тэдэнтэй нийлж байлдаанд оролцож явсан удаатай. Үүнийхээ төлөө сайдаар тохон томилогдож баруун хязгаарт нэр хүнд нөлөөтэй болж байсан удаа бий. Үүндээ сэтгэл үл ханж 1912 онд өөрийгөө амьд бурхан багш хэмээн зарлаж 1913 онд ховдын умрад газарт Шашин Бадрах хэмээх сүм хийд босгожээ. Энэ сүмдээ өөлд дөрвөд хошуудын лам хар хүмүүсийг шав хэмээн зарлажээ. Энэ хэрэг явдлын гол нь тэрээр өөрийгөө баруун Монголын халах бус хүмүүсийн дотор ноёлох байр суурьтай болгосонд оршино. Тэр хитрхи хүчрхэг байснаас Богд хаан түүнийг яаж чадаагүй ба харин ч ноён хутагт хэмээн цол хайрлсан билээ. Эхэндээ Жаалам өөрийгөө амар санаагийн хувилгаан дүр хэмээн нэрлэж байсан бөгөөд ноён хутагт цол хүрснээсээ хойш энэ талаар дурсгаа болжээ. Жаалам зэрлэг догшин авиртай болж дээрэм тонуул хийж хүмүүсийг тарчилган алж эхэлжээ. Ховдын хязгаарт монголчуудын эрхийг хүлээн зөвшөөрсөн хэсэг бүлэг хасаг хүмүүс аж төрдөг байлаа. Энэ хасгууд угтаа Төв Азийн Шинжаанаас гарвалтай улс байсан бөгөөд өөрийн гисэн газаргүй. Гэхдээ тэд Монголын олон хошуу нутагт аж төрөн мал маллаж хошууны ноёнд алба хувчуур төлдөг байлаа. Тэд өөрсдөө үе залгамжилсан ноёнгүй бөгөөд байнгын буюу Овг аймгийн харьяат байгууллагагүй байв. Заримдаа тэднийг 13 хэрээд гэж хэлцэх бөгөөд Чингис хааны үеийн Несторын загалмайтны шашинтан хэрээд нарын үр садч байж болцсошгүй юм. Гэхдээ тэд миний сонсож дуулаагүй уламжлалтай бөгөөд өнгөрсөн үед тэд ямар ч байлаа гэсэн одоо бол лалын шашинтай хүмүүс. Монголчуудын нэгэн адил гэрийнхээ голд гал тулна. Гэвч хоолунд идчихээрээ тогоо шангаа гадагш гаргаж үнсийг зайлуулж голомтоо сайтар цэвэрлэнэ. Өөрийн гисэн аштын нутаг байхгүй тул байнгын тулах эрх байхгүй. Тогоо шанаа гадагш гаргаж тавьдаг нь Тонголын хошуу нутгаас гарч явхад буюу хөөгтөхөд бэлэн байдгийн тэмдэг хэмээн ярих хүмүүс бий. Эзэн ноёнгүй монголчуудаас илүү олонтоо нүүдэх тул тэд хулгай зэлгийг хийдэг, хэрэг төвөгч гаргадаг хүмүүс. Адууны хулгайчид болохоор адууны мах иддэг. Адуу хулгайлахад учир бий. Учир нь хурдан хөлтэй, холын зам туулах чадвартай адуус учир тэд амьдарч байгаа хошуу нутагта төвөг үл учруулан хошуу алгасч хулгай хийнэ. Хасгууд хөдөлгөөн морьтой явж алс газраас хулгай хийж хоолнд дутвал адууга төхөөрч идэнэ. Тэгсээр тэд адууны махны амтанд орчээ. Монголчууд бид бол угтаа адууны мах идэхгүй. Гэвч өвлийн цагт бусад малыг бодвол адууг өндөр газарт бэлчээрлүүлэх боломжгүй тул одорт гарч тэдэн цагийн аясаар цас шуурган дүртэж осгож өгөх нь цөөнгүй тул монгол хүн адууны мах идэх юм бий. Хасгуудын зарим нь Жааламын захиргаанаас дайжиж оршин суугаа хошуу нутгаасаа дөрвөн гарсан байдаг.
Тэднийг мөрдөн мөшгөж, заримыг нь алж, ахлагчийг нь олзолж аваад шашин бадрах хийдэд аваачиж, жаал амын тушаалаар амьдаар нь өвчсөн гэдгээ. Амьдаар нь өвчөөд дараа нь буудан хороож амь насыг нь хөнөөсөн гэлээ. Тэр цагт жаал ам надад хэд хэдэн удаа хандан багшаа хэмээн орж байсан. Би түүнтэй аль нэг талаар холбогдохыг үл хүсдэг бөгөөд түүнийг баруун хязгаарын сайдаар албан ёсоор тохон томилогдсноос хойш зарим нэг талаар холбоотой байхаас аргагүй боллоо. Өөрөө түүнд шууд илгээлт явуулахаас зайлсхийж байсан болохоор ховдын яамаар дамжуулан дээрхэд болгоомжтой хариу өгдөг байлаа. Үүнээс нэг жилийн өмнө буюу 1912 онд би хүрээнд 2 сар болов. Тэр үед сайн ноён хан ерөнхий сайд байсан бөгөөд намайг засгийн газрын бүрэлдэхүүнд орохыг хүссэн. Би хүлцэл өчөж чөлөө гуйсан билээ. 1913 оны өвөл би судар ном уншиж байлаа. Энэ үеэр жаал ам би чилээр хийж засгийн албанд үндсэндээ ажиллаж байгаагүй ба над руу хүн илгээж залж аваачин засал хэлхийг хүсжээ. Элч 5 хоногийн газрыг 3 хоногт туулан асрыг яарч довтлогон ирсэн аж. Энэхүү судрын бяцлагж байх үеэр гийчин хүлээн авч уулзах ёсгүй байдаг юм. Гэтэл тэрхүү элч зар бичиг барьж үнтэй бэлгэсэлт хүргэн иржээ. Учир иймд би судар бяцлагж байгаа тул хол явж болохгүй учрыг болгоохыг хүсч бэлгийг нь буцаалаа. Гэхдээ цаашид түүнтэй шууд холбоо тогтоохоос зайлсхийж болохгүй гэсэн санаа төрж жаал амын өргөөнд би өөрийн элчийг зарж илгээв. Жаал ам хэлгэнхээ хэдийн болсон авч Монгол Шинжааны хөлийн цагаан Тунгаа гэдэг бомт руу надад бараа болгохоор өөрийн удирдлагад байсан хэсэг цэргийг илгээсэн байлаа. Түүний санаа нь ийм аргаар намайг өөрийн цэрэг улс төрийн үйл хэрэгшээлд авахд оршихвалаа. Энэ байдлыг засах талаар хэлэлцээ хийж тохиртол 3 сар шахам хугацаа өнгөрлөө. Азар яг энэ үед Оросууд ирж түүнийг баривчлан аваад явжээ. Монгол нутагт хүн ардыг хэлмэгдүүлэн зовоож байсан гэх гомдлын мөрөөр Оросууд жаал амыг барьж аваачжээ. Тэрээр Оросын нутагт ижил мөрөнд төрсэн хүн болохоор Оросууд ингэх хуйлцсан эрхтэй байв. 1917 онд Оросд хувьсгал гарангууд жаал ам Монгол оронд иргэн ирлээ. Тэрээр эхлээд Засагтхан аймгийн баруун хойгоор орж ирсэн юм. Тэгээд Засагтхан аймгаар дамжин уруудаж баруун өмнөд хийд хүрчээ. Зам зураа Дайчмангийн хушуугаар орж цэрэг нэмж элсүүлж авч дараа нь аж богдоор дамжин маажин санхүүрч тэнд өөртөө хүчрхэг бэхлэлт барин суурьшжээ. 1918 он байлаа. Энэ үед жаал ам хэдхэн буутай 100 орчим цэрэгтэй байв. Гэвч дараах маягаар баяжиж хүчрхэгчжээ. Хүрээнд төвд худалдаачид байсны зарим нь далайлан болон төвдийн засгийн газартай зузаан холбоотой байлаа. Цаг үеийн эрхийн үест тавиад худалдаачин төвд рүү буцахаар шийджээ. Тэд эд агуурсаа алт мөнгө ангийн ус болгон олон тэмээ ачаатай зэвсгэлсэн дагуул харуултаагаар нутгийн зүг хөдөлж маажин сангийн дэрэгдүр өнгөрөх зуурт жаал амынхан нууц газраас уулгалан дайрчээ. Заримаас нь өргөл барьц авч явуулсан ба заримыг нь барьцаанд авч бүх тэмээ хөсөг зэр зэвсгийг нь олзолжээ. Тийхүү жаал ам бэлбэнчинтэй хүчрхэг хүн болов. Мөн бэхлэлт суурингийнхаа ойролцоо хятадуудаар хар тамхи тариулж түүнээсээ хийхэн олзаа шиг хүртэж байв. Түүний суурьсан нутагт алс өрнөд зүгээс ирсэн хэсэг айл өрх мал сүрэг адгуулан амжууж байлаа. Тэд жаал амын албад болж тэгснээр тэрээр өөрийн мэдлийн хэдэн зуун айл өрхтэй хэдэн зуун зэвсгэлсэн эрчүүдтэй болсон байна. 1920 онд гадаад Монголд автономит засаг төр зур тогтож улаантан хараахан ирж амжаагүй цаг үеэр намайг улаастай тэргүүн дэд сайдаар тохон томлов. Хожим нь би сайд болж улаантнуудыг ирэх хүртэл ажилласан билээ. Улаантны аюул нөмрөх үеэр би огцорсон. Энэ үеэр Засагтхан аймгийн тайжуудын нэг эргэцэн тайж улааны гарт орохоор бүх сайн монголчууд өмнө зүг явж жаал амд дагаар орё хэмээн шуугиан дэгдэв. Чухам үүнээс шин засгийн газар эмээсэн учраас жаал амын амийг хорооллохоор өмнө зүг цэрэг мордуулсан бөлгөө. Тэр үед би баруун хязгаарын дэд сайд байсан бөгөөд нөгөө нэг дэд сайдаар Хатанбаатар ажиллаж биднийг хязгаарын сайд Жалханц хотогт удирдах байлаа. 1920 оны намрын эхээр жаал ам 200 гарыг зэвсгэлсэн хүний хамт гадаад Монголд байдлыг ажиглахаар орж иржээ. Тэрээр Засагтхантай уулзахаар очиж надтай уулзахыг хүссэн хэл ирүүллээ. Засагтханы өргөөнд түүнлүгөө учрах нь илүү аюулгүй болох буй за хэмээх болгоомжлох бодол надад төрж байлаа. Би тэнд 3 хонож Засагтхантай хэрхийг хэлэлцээд ховд юм уу улаастай руу явах хэсгээ ярилцлаа. Гэтэл жаал ам ингийн оронд Дайчин вангийн хушуугаар дайран тэндээс 12 чинэлэг өрхийг эрхэндээ оруулж аваад яваад өгчээ. Тэр нутагт түүнтэй сөргөлдөх хүчтэй хинж байсангүй. Тэрээр Хатанбаатараас 2 ширхэг шүршүүр буу салгахыг хичээсэн боловч Хатанбаатар өгөөгүй ажээ. Энэ үеэр би улаастай сайд болж намар нь улаастай оров. Учир нь үл олдох цөөн цаг байлаа.
Энэ оны 7 дугаар сард баруун хойд зүгийн нутгаарч үзэгдээгүй байсан улаантнууд нийслэл хүрээг эзлэн авав. Үүнээс 2-3 хоногийн өмнө хуучин засгийн газар намайг Улаастан сайдаар томилсон юм. Тэр үед Хатанбаатар ховдод сууж цагаан Орос цэргийн үйл ажиллагааг ажиглаж байлаа. Тэр бол бид Хатанбаатараас ч хүрээний засгийн газраас ч холбоо тасарсан хэцүү цаг үе байв. Гэтэл хүрээнээс 3 бурайд хүн хурж ирлээ. Тэднийг Үлзий ханд гихч хүн ахалжээ. Тэд баруун хойд зүгт хэсэг цэргийн хамт тагнан турших албатай байсан улаантны цэргийн дарга дамд орчтой уулзгаар зорж явсан байж. Энэ 3 бурайд надад хэлсэн нь бид энд Улаастан намын үүр байгуулах гэж байна гэлээ. Би намын үүр гихч юу болохыг лавлсан юм. Тэд хүссэн хүн элсэн орж болох намын байгууллага түүний төвийг байгуулах гэж яваагаа танилцуулав. Би эн чинь нутгийн чанартай юу, улсын чанартай юу гэдгийг асуухад тэд улсын чанартай юм аа гэлээ. Хэрв албан хэрэгээр яваа бол зар бичгээ үзүүлнэ гэж хүслээ. Тэдэнд бичиг баримт байсангүй. Би шинэ засгийн газраа эсэргүүцэж байгаа юм бишээ. Гагцхүү хуучин засгаа мөрдөж үлдсэн ном журмын дагуу захиргааны хувьд сонирхож байгаа юм аа. Бичиг баримтгүй тул та бүхнийг энд саатан морилохыг үл зөвшөөрнө гэдэг учрыг айлтглаа. Тийхүү тэд өрн зүг одож дамбад орчтой нийлсэн билээ. Дамбад оржийн эцэг Бадарчин богдын түшгэл байсан бөгөөд дамбад орж хожим нь шинэ засгийн газрын боловсон хүчний дарга болсон юм. 1928 онд намын цэвэрлэгээн дүртэж тэрээр 15 хүний хамт баригдаж Орос руу ачигдсан билээ. Тэдний нэг нь Чаулсангийн хамт Орос цэргийн сургуульд сурч байсан Жадамб гэдэг хүн байв. Дамбад орж магадгүй Монголд иргэн ирж нутагтаа нас эцэлсэн гэдэг яриач байдаг юм а. Дамбад орж 12 хүнтэй байсан бөгөөд нөгөө 3 бурайттай нийлж 16-ул намын үүр байгуулжээ. Тэд Улаастад ирж хятад худалдаачин Дааши хүүгийн салбар пүүсэнд буудалжээ. Хятад эзэн эдгээр 16 хүнээс эмээж байсан тул над руу хүн илгээж учрыг асууж. Би учрыг лавлуулахаар 3 хүн илгээсэн боловч дамбад орж тэднийг ташуурдан буцаасан байлаа. Маргааш нь дамбад орж над дээр биеэр хүрэлцэн ирж шашныг эсэргүүцдэг хүн биш, харин хүндэтгдэг. Миний албан тушаалыг ч хүндэтгдэг учраас тайлбарлав. Тэгвэл миний элч нарыг юуны учирж анчив? Хэрв ямар нэг гомдолтой байсан бол яагаад надад хэлсэнгүй гэж асуухад минь юу ч үл хариулж илээ. Харин тэд хүрээ орохоор даруй одсонсон. Энэ явдал тэр үед цагийн байдал ороо бусгай байсны нэгэн жишээ буюу. Мөн үеэр нэгэн том улаантан баруун хойд нутгаар очив. Тэр нь Пунцэг гэгч байлаа. Тэрээр зэвсгэлсэн хэдэн зуун хүн дагуулжээ. Пунцэг улаантан хэдийч шүтлэгтэй тул надтай аядуу зөөлөн харьцаж байв. Энэ талаараа Хатанбаатар нутгийн бусад сайн хүмүүстэй төстэй байлаа. Улаантны хувьд угсаа залгамжилсан тайж нартай хатуу харьцах боловч над шиг дээгүүр мяндагтай лам нартай зөөлөн харьцаж байв. Ялангуяа олон түмэнд нэр нөлөө бүхий захирагч нартай бүр аятайхан харьцдаг байж лээ. Пунцэг Хатанбаатар нар хүчээ нийлүүлсэн юм. Пунцэг дамбад оржийн нэгэн адил 1928 оны цэвэрлэгээнд өртөж билээ. Тэр үеэр баруун хойд хязгаар нутаг шин засгийн газрын хараа хяналтад илэрхий байсан тул би хүрээний эрх баригчдад халагдах хүргэл барьлаа. Түүндээ шин засгийн газрын тухай мэдих юмгүй байгаа учраас баруун хойд хязгаар нутгийн дэг журмыг сахиулахыг хичээж цааш юу ч хийж чадахгүй байгаа тухай болон хэрв эрх баригчид хүсвэл албаа эргүүлж авна уу гэж хүссэн юм. Энэ бол мэдээж шин засгийн газрын бүрэлдэхүүнд байх хүсэлгүйгээ илэрхийлсэн ээлдэг хэлбэр байсан юм. Эхлээд тэд татгалцлаа. Дараа нь миний дээр өөр хүн томилж намайг туслагчаар нь ажилуулахыг эрмэлзсэн юм. Тэгтэл хүрээнд засгийн газар дээгүр алба ашиж байгаад хожим цаазлуулсан Данзан гэдэг хүн Улаастад хурчирч би алба өглөө. Эцсийн бүлэгт Хавран Ламжав гэдэг хүнийг шин сайдаар томилон ирүүлж би нэрийн төдий туслах нь болов. Тэр хүн далай Чонхорвангийн хошууных байлаа. Хожим намайг шүүгдэж байх үеэр тэр хүн цэвэрлэгээн дүртэж цаазлуулж билээ. Тунч чадварлаг хүн байсан тул би түүнд бүх албаа хүлээлгэн өгч нарванчин хийдтэй эргэн очлоо. Намайг албаа өгн нутаг явах болоход ард олон түмэн нэрт хошууны өргөмжлөлийг надад хайрлаж билээ. Шин засаг нийт орон даяар төлөөлөгчөө илгээж хараахан амжаагүй байсан цаг. Тэд засаг захиргааны гол албаа гартаа авсан боловч орон нутгийн захиргааны ажилд нэг их оролцдоггүй байсан бөгөөд төдийлөх эсэргүүцэлтэй учраагүй байж билээ. Энэ үеэр шин засгийн газар богдыг нэг их эсэргүүцээгүй бөгөөд харин Хятадын эсрэг, Монголын хуучинсаг үндэсний үзлийн эсрэг хандлагатай байлаа. Харин тэднийг эсэргүүцэх үе хожим эхэлж түүнийг нь дарангуйлан дарсан юм а.
1922 онд гэртээ нэг их удалгүй Улаастайд буцаж ирлээ. Улаастайд Нанзад Амгалан гэдэг хоёр хүн 40-од цэрэгтэй ирсэн байсан нь худалдааны пүүсүүдээс албан татвар цуглуулах, хажуугаар нь ёст бэйсийг улаанднаас тасарч жааламд захирадах болсны учрыг тодруулахаар ажиллаар яваажээ. Ёст бэйс бол эргэн тайжийн зээ билээ. Тэрээр нас залуу авхаалж сайнгүй тул авгахынхаа мэдлээс салаагүй нэгэн байсан юм а. Яг энэ үеэр жаалам Улаастайд ирж яваа гэсэн хэл дуулдав. Гэхдээ жаалам Улаастайгаас холгүй ирээд байжээ. Түүний гол зорилго нь ёст бэйсийн хүрээнд шалуухан хурж ирж ёст бэйсийн зарим албатыг өөрт буцааж нийлүүлэхэд оршино. Хэргийн үнэн учир нь хоёр этгээд бие биенээсээ эмээж байсантай холбоотой байлээ. Улаантнууд жааламыг өөрсдөөс нь илүү хүчээр дайрах байх гэж эмээсэн. Жааламын тухайд гэвэл улаантнууд өөрийнх нь эсрэг цэрэг эрс дайчилж байж магадгүй хэмээн айсан байжээ. Улаантнууд ёст бэйсийг баривчилж Улаастайд авчран авгахынх нь хамт гэрийн хорионд хорсон байв. Мөн жилийн намар намайг хийддээ сууж байтал Улаастайд хурдан хурчир дотоодыг хамгаалах газрын дарга Балтанд орж бэйс дуурнаар хүрээнээс ирж яваа. Тэд жааламыг цааш харуулахаар яваа нь илэрхий бөгөөд бид хэрхэн ажиллахаа шийдэх хэрэгтэй гэсэн хэл мэдээ ламжаваас авлаа. Миний анхны санал бол ёст бэйс эргэн тайж нарыг суллан тавих. Тэгээд жаалам руу элч болгон илгээх явдал байлаа. Тэгээд бид жааламд Улаастайд хэрэг зөвшин хэлэлцгээр хүрэлцэн ирэх санаа бүхий захиа бичээ. Тэрээр нөхдийгөө даруй суллагдсныг үзээд биднийг өөрт нь нааштай байгаа юм байна гэж үзэн бид рүү ирэх нь осолгүй юм байна гэсэн итгэл бодол түүнд төрөх байх гэсэн үднээс дээрх саналыг гаргасан юм. Бид энэхүү төлөвлөгөөг зөвшөөрөн тогтсон юм. Энэ ёсоор нөгөө хоёрыг нь суллаж бие загтал бичв. Түүндээ Жалхан зэгийн улаантны шин засгийн газрын ерөнхий сайд болов. Засгийн газар танд талтай, хандлагатай байна. Учир иймээс Жалхан зэгийн тантай хэрэг хэлэлцэх эрх шийдхэн ёст бэйс тайж эргэзэн нарыг томилон явууллаа. Тэд таныг гадаад Монголд морилон ирэхийг урих бөгөөд танд хошуу нутаг хүртээх болно. Танд ямар газар нутаг олгох, ямар хэрэгэн зэрэг хүртээхийг тэдэнтэй хэлэлцэн байж шийдэх ёстой болно гэж бичлээ. Улаастайд биеэр залран ирэх үү, эсвэл маажин санд тань руу илчилгээх үү гэдгийн талаар хариу ирүүлнэ үү хэмээн нэмж бичв. Үүний зэрэгцээгээр Улаастайн сайд ламжавын нэрээр бас нэг загтлыг жааламд илгээсэн бөгөөд энэ бол Улаастайд морилон ирэхийг урьсан албан ёсны урилга байв. Эдгээр загтлыг мээрэн пүрвээр бичлэн илгээв. Элч жааламын бэлэг болох буу хариу загталтай эргэн ирлээ. Тэрээр загцалдаа өгүүлсэн нь тийм газрыг авах сонирхолтой. Албат нараа захирч байхад тус болох албан ёсны тамга, хошуу нутагт нь албат нараа дагуулan шилжин суух зөвшөөрлөх хэрэгтэй гэх зэргээр бичжээ. Энэ зуур Балданд орж ховдод очисон бөгөөд дараах нь баруун хязгаарт хасгийн дээрэмчид хүн ардыг төвөөж байгаа тухай ховдын сайдын загтал иржээ. Энэ загталд хамгаалах цэрэг явуулахыг хүсэмжилжээ. Энэ нь Балданд оржийн зохиосон ажил байсан нь мэдээж юм л та. Үүний цаад санаа нь хасгийн дээрэмчдийн тухай тэднийг цэвэрлэн тонилгохоор цэрэг илгээж буй тухай цуу яриа гаргахад л оршиж байлаа. Уг нь цэрэг хөдөлгөж тэдэнд гинт зүгээ өөрчлөн жаалам руу уулгалан орж гиндүүлэн барих далдуур санаа байсан юм. Энэхүү төлөвлөгөөний талаар хүрээнд мэдээлсэн бөгөөд энэ нь миний талаар сайнгүй сэтгэл төрүүлнэ гэдэг нь эргэлзээгүй байв. Тэгтэл ч яг цэрэг хөдлөхийн даваан дээр бидний боловсруулсан төлөвлөгөөг үл таашаасан загтал хүрч ирвэ. Тэнд дурдахдаа ингэж нууцаар цэрэг хөдлөх нь нэмэргүй. Учир нь төлөвлөгөөний нууц задарч жаалам сэжиг авч зүхтэн зайлна гэж үзжээ. Иймээс Нанзад дугар хоёр элчийг маажин сан руу шууд албан ёсны төлөөлөгчөөр илгээж тэднийг жааламтай биечлэн уулзуулах явдлыг хангахын зүйтэй гэж үзэж. Хэрв тэр хоёр жааламд биечлэн бараалхаж амживал шууд буу гаргаж газар дээр нь буудах тушаалтай байв. Нөгөө хоёр нь энэхүү төлөвлөгөөнөөс баг зэрэг эмээж байлаа. Тэд надтай ирж уулзсан жааламд бараалхахад бэлэн байхыг тушаав. Тэдний бодлоор миний очиж бараалхах явдлыг халахвч хийж миний арх ударгаар цөөвтөр цэрэг нууцаар бэлтгэн илгээх зорилготой байсан юм. Яг ингээд ирэхлээр бас миний айдас хүрлээ. Миний харьцаж буй хоёр хүн зөөлөн гартай улс биш. Жаалам нэг сэжиг авчих бол амаргүй хүн. Би хоёр бараа бологчийн хамт Улаастайгаас гарч 7 өртөө дамжиж явтал гинэт ухаан зулггүй бөөлждөг өвчин туслаа. 2 хоног бөөлжөөд ухаан алдлаа. Орчин тойрондоо юу болж байгааг ч ухаархаа болов. Ийм байдалд 2 сар болсон. Нөхөд намайг ухаан алдаж унсан өртөөн дээр 1 сар гаруй сахиж 2 дахь сарынхан сүүлээр гэрлүү минь авч явжээ. Гэртээ дөхөж ирээд би ухаан орсон. Ухаан алдсан үедээ юу босныг би юур мэдээгүй. 2 дагуулын маань хэлснээр би лав цаашаа чадхааргүй өвчин тусч тэд маань намайг өртөөн дээр сагсан юм гэдэг. Тэд намайг бүрэн ухаан баларцсан байсныг огт мэдээгүй юм билээ.
Би маш бага идэж гэхдээ тун хэвийн янзаар ярьдаг. Тэр чатууга албан ажлаад ажгүй явуулж байсан. Алдаа гаргаагүй гэж нөхөд минь надад итгүүлэн өгүүлдэг байв. Үүгээр ч үл баран жааламтай уулзаж ажил яриад ирсэн хоёр хүнтэй ярилцаж хүрээнээс ирүүлж байсан загтал бичгийг нь гардаж байв. Намайг ухаангүй байх зур болсон явдлыг дор өгүүлье. Жааламын амиг хорох ажлыг Дугар Бэс Нанзад нар хамт явсан бусад 3 хүнийхээ хамт гүйцэтгэжээ. Дугар Бэс Нанзад нар үнэндээ улаантан биш боловч чадвартай хатуу чанга улс байсан юм. Эдний дотроос Нанзад лам дүр эсгэж авчээ. Түүнд ламд хувцас зохих янзтай ярьж өвүүлж байгаа нь хүртэл лам төрхтэй хүн байж влээ. Энэ 5 эр эл хэргийг зорин хөдлөхдөө нэн их эмээж балмагдж байж. Нэг нь л ихэд жааламыг сум даадаггүй гэдэг домог яриа үнэн байж магадгүй гэдэгт итгэдэг болохоор айдаг байв. Дугар Нанзад нар өвөр болон төрөндөө гар буутай, нөгөө 3-ын нэг нь гар буутай, нөгөө 2 нь урт буутай байв. Тэд маажинсан хурж очоод жааламын бэхлэлтэд 3 хоног сааджээ. Бэлгээ гардуулж хариу бэлэг хүртэн жааламыг Монгол нутагт эргэн очих боломжийн тухай ярилцаж 3 хоног өнгөрөхөд түүнийг хороох боломж олдсонгүй. Хэрэг явдал эдрээтэй болон хувирч цаашид хүлээн твчгэд бэрх болжээ. Гомдлын мөртөд нэгэн арга сэтжээ. Дагалдаж авсан 3-ын нэг нь даш бүх гэгддэг булиа нэгэн байв. Дашийг өвчин туслаа хэмээн жааламыг гэртээ залж үзүүлэх болбол түүнийг хороож болох юм хэмээн найдлага тавьжээ. Дугар жааламд бараалхаж хэлсэн нь манайхны нэг маань өвдөн хөвтөж явж чадахгүй боллоо. Дахин хэд хоног байж болох болов? Өвчтэй хүнийг маань үзэж адис тавьж өгнө үү гэлээ. Энэ нь шашны эмнэлэгт боловсроогүй лам хүн өвчтэй хүнийг эмчлэхдээ ном судар унших, эрхээ тасалж үзэх, өвчтний толгой дээр сунтаг тавих зэрэг шашны үйл болоо. Заримдаа өвчтний толгой дээр гараар адислах, заримдаа эрхээ барих буюу судраа тавих явдалч гардаг. 5 эрийн буудалсан гэрт жаалам залхахт нь тэрээр бие хамгаалагчгүйгээр ганцаар оржээ. Жаалам хялбамор зуудаг том нохоотой өөрөө том цагаан нэхий дээлтэй явдаг байлаа. Цагаан нэхий дээлээ өмсч цагаан морой унаад цагаан нохоогоо дагуулад бэрхэлтийнхээ хэрмийг тойрон ганц биеэр явхаар нь албат нар нь өнөөдөр хин нэгнийг маань хороохонтой гэдгийг мэддэг байсан юм. Жаалам өвчтнийг үзэхээр орж ирэхэд том цагаан нохоо нь мөн түүнтэй хамт гэрт оров. Дашийг үзмэгцээ шууд зэвүүцэн архирав. Даш, наад нохооноос тань айж байна. Гадагш гаргана уу гэж хүслээ. Жаалам нохоог гар гэв. Нохоо дурамчхан янзтай гинэж гэрийн үдэнд харуултан зогсов. Жааламыг орж ирэхэд Даш 2 өвдөг дээрээ гарынхаа алгыг дээш харуулan сөхөрч суусан байв. Ямар янзтай байхаа мэдэхгүй байна уу? Олигтойхон мөргөөч гэж Жаалам хэлв. Ном 9-оор Даш алга хавсран духандаа хүргэж гэхдээ энэ хэвээр нь барьж байхын оронд тэргүүнээ гудайлгавал харахгүй байгаа юм шиг алгаа салган завсраар нь шагалаа. Тэрээр балмагдан чухам яахаа мэдхээ болов бололтой. Уг нь орондоо нуусан буугаа авч гол төмрөөр нь Жааламын толгой дээр буулгах санаатай байсан юм. Гэтэл Жаалам Дашийн харц байдлыг ажиглаад сэжиг авсан янзтай болов. Тэгэвч Жаалам адис өхөөр сар байхад Даш гарынхан шуунаас бариад авлаа. Дугарч нөгөө гарыг нь барьж ард нь мушигхад Нанзад гутлынхаа түрээнээс гар бууга гаргахцаар Жаалам та нар чи надаар яах нь вэ гэж асуув. Энэ зур тэд дагцсан тус газар нь бууджээ. Түүнээс нэлээд хойно Нанзад энэ тухай надад ярьж Жааламыг сум даадаггүй гэдэг нь худал болох нь нотлогдож түүнээс цус олгойдож гарах хүртэл айц арилахгүй байсан гэж хөрнсөн блэ. Тэд Жааламын цээж хүзүүрүү нь олон дахин бууджээ. Олон буудснаас хүзүү толгой нь танихад бэрх болсон байлаа. Жааламыг дахин буудуулж байх үеэр цагаан нохоо нь гэрт харайн орж ирв. Нэг маань түүнийг буудаж хөлийг шархтуулсан тул нохоо гэрээс гарч зүхтэн одов. 2 хоног ирж байж нөгөө нохоог хороожээ. Албат нар нь Жааламыг үзэн ядаж айн ширвэддэг байсан учраас тэр 5 эр Жааламын бие хамгаалагч нарт өртөлгүй дөрвөн зайлсан юм. Жаалам тэдэнтэй хэрцгийд огшин харцаж зодод занчих төдийгүй алж бүрлэгдэг байв. Тэрээр хүний нүдийг бүтлэхдээ бахан хандаг нэгэн байжээ. Нэгэн удаа нэг залуу бээр сэтгэлтэй бүсгүнхээ хамтаар оргон зайлахыг завдаж Жаалам тэднийг мөрдөн хөөж баривчлан авчирчээ. Тэрээр тэдний нүдийг өөрийн гараар сохолсон гэдэг. Тэр хоёрын нүдний хурхайд хоньны шагаа хийж альчуураар дарвалан мушиж чангалсаар байгаад нүд нь бүртрэн гарч ирмэгц Жаалам өөрөө хайч авч түүнийг нь огтолж хайсан гин. Нүдийг гэрийн дээвэрт эсхий завсар хавчуулж орхисон гэдгээ. Сайх 5 эрийг бэхлэгтэд хурж очиход Жаалам тэндээ гүнзгий худаг малтуулж байсан гэжээ. Уй өөрөө явж байдалтай танилцсан. Түүнийг тэр нүхэндээ ойртож очихвол тэнд нь дүлхэж унгаах хуйлдаан хүмүүсийн дунд байжээ.
Гэтэл гэмтэл нэг өдөр Жаалам уг ажлыг зогсоохыг тушаасан бөгөөд өөрөө дахин хизээж тэр худагтаа дөхөж очиагүй гинэ. 5 хүн яваад очих үед Жааламыг үгүй хийхээр ирсэн гэдэгт хүн болгон итгэж байжээ. Харин Жааламыг гадаад Монголд хүлээн авах гэж буй тухай ярилцах гингүүд хүмүүс тэр хүмүүст очиж хаашаа явах хүсэлтэй байгаагаа ярьдаг болсон байна. Торгуудын 60 орчим өрх маажин сангаас цааш орших Алашаа нутагт байх ламын гэгэний хийд болон эзний голоос хойш нутаглах бодолтой байдаг байлаа. Ихэнх халахчууд нь миний нутаг руу нүүж миний захиргаанд суурьших санаатай гин. Иймэрхүү ярианы үеэр Жааламын бие хамгаалах албаны хэдэн хүн түүнийг хороох ажилд нь оролцъё гэж битүүгээр ойлгуулж байжээ. Эдгээр 5 хүн Жааламыг цааш нь харуулж чадалгүйгээр ганц 2 хоноод явах нь гэж ард олон сэтгэлээр унаж Жааламын далдын харж чадал нь өөрийг нь үхлээс аврах нь хэмээн ярилцаж байсан гин. Ийм учраас гэрт ноцолдох чимээ буун дуу гарахыг дорхоноо сонсч 5 эрийг гэрээс гарахад хүмүүс гадаа цугларсан байжээ. 5 эр бид түүнийг цааш харуулв гэж тэдэнд мэдэгдэхэд тэд уймэн шууган гаргаагүй гин. Түүнийг хороосноос хойш 3 хоногийн дараа Балдан дорж хэсэг зэрэгтээ ирж 5 хонжээ. Чингээд бүх хүмүүсийг гадаад Монгол руу нүүлгэх ажил хийв. Ёст бэйс тайж иргэзэн нарыг дахин баривчилсан ба Жааламын толгойг авчрав. Түүнийг хороосонтой холбогдуулан дуу гарсан бөгөөд түүний 2 мөрөн мунхаг муу дамби жандсан чиний мухар цээжийг орхилоо гэсэн үгтэй байжулээ. Энэ хэрэг явдлаас хойхон намайг өвчтэй байсан өртөөнөөс аваачив. Хийд рүү хүрэх замд би ухаан орсон авч нэг хэсэгтээ лагшин сул байлаа. Уляастан албаа шилжүүлэх хүсэлтийг хүрээнд байсан жалхан цутагтад тавьсан минь ёсоор боллоо. Миний 39-ний жил бол Жаалам хороогдсон бөгөөд миний албанаас чөлөөлөгдсөн жил байв. Тэр жил миний уляастан албыг залган авсан Ламжав гэгч Данзангийн хувилдаанд дуртаж баригдсан тул би түүний албыг авах болж уляастайд буцаж ирсэн юм. Данзангийн хувилдааны учир начрыг би шууд ихсруулжаас нь мэдэхгүй. Тэр цагт гадаад Монгол хүмүүсийн ярьдаг байсан зүйлийг л хэлж чадна. Данзан бол Сайн Ноёнхан аймгийн хүн бөгөөд анхны хувьсгалч нарын нэгэн байв. Тэр цагт тэрээр мөн Монголын хувьсгалт цэргийн ерөнхий жанжин байлаа. Тэрээр бас Сайн Ноёнхан аймгийн хүн болох Ламжавын дотны нөхөр бөгөөд гаргуун чадварлаг хүн байж лээ. Данзан хэдийгээр хувьсгалч хүн боловч Оросоос тусгаар байх эрмэлзэлтэй, иймээс ч Япон хэддтэй холбоотой байсан нэгэн билээ. Энэ нь үнэн гэдэг нь эргэлзээгүй боловч Ламжав альва нэг хувилдаанд оролцоогүй юм. Түүнийг Данзаны эртний дотны найз гэдэг бөгөөд Данзан тэр хоёр бичиг захидлаар харилцаж байжээ. Тэдгээр захидал сэлтийг замаас нь барьж шалгахад Данзан Ламжавыг өөртөөгөө нийлхийг цаагаараа санал болгосон байв. Ламжав хариу захидалдаа юу болж байгааг мэдэхгүй. Намайг сэжиглээд байгаа учраас нийлэх хүсэлгүй гэдгээ мэдэгджээ. Ямар ч байсан Ламжав баригдаж хүрээнд хүргэгдэж. Түүнийг хар гэрт хороогүй боловч эхлээд тусгайлан барьсан гэрт харгалзаанд байлгажээ. Хожим хотоор сэлгүүцэн явахыг зөвшөөрч сул тавьжээ. 2 жилийн дараа Монголын баруун хойд хязгаарт эргэж очихыг зөвшөөрсөн боловч 1-2 жил болоод баруун хойд Монголд гарсан бослог хувилдаанд оролцсон хэмээн буруу шаагдаж тэр өвөлдөө Сайн Ноёнхан аймгийн шоронд хоригдож хожим нь цаацлагджээ. Түүний буруутай байсан эсэх талаар надад мэдхэн алгаа. Тэрхүү хувилдаан бол баруун хойд Монголыг гадаад Монголоос салгах, улмаар Шинжаантай нийлүүлэх санаатай байсан гин. Гэвч Шинжаанаас тусалцаа авах гэсэн нь бүтээгүй бөгөөд 500 орчим лам бослог гаргахаар цугларч байх үедээ дарагдчихэ. 1923 онд би 40 наснда уляастай дахь албаа орхив. Тэр үеийн олон үйл явдлыг би сандаггүй юм а. Түүнээс цааш альва албан тушаал хашаагүй боловч буян ном уйлдан нилээд их аялан явлаа. Бас ном судар бяцлахад баггүй цагаа зориулж байв. Гэвч цаг тайван бус хуучин ёс халагдаж өндөр тушаалын түшмэд ноёд язгуурт нар суудлаасаа хусагдан эрт орой хизээ боловч таагүй хандагч буюу харьяалагч хэмээх ял зэмд унахтул дээгүр алба хашна гэдэг нь бэрхтээ цаг байжулээ. Үнэн хэрэгтээ алив хувилдаан гарах нь цөөнгүй, элдв аргаар хятадтай хэлхээ холбоо тогтоохыг оролдох явдал тасрахгүй байлаа. Чухам ийм учраас би үйл ажиллагаа шашны хүнээс хэтрүүлэхгүй байхыг нэн хичээдэг байлаа. Хуучин цагт ч гэсэн хүмүүс надаас улс төрийн хэрэг, засаг захиргааны асуудлын талаар асуугаад ирэхлээр нь би бусдын хэрэгт оролцсон хэрэг болно гэж үзээд хариулах дургүй байдаг байсан. Одоо бол бүрчих болгоомжлно. Хаашаач гарахааргүй нэг бэрхтээ зүйл бол миний сүм хийдийн хүмүүс шин засагтай холбоотой хэрэгээр надаас зөвлөгөө авах гэдгээ. Энэ нөхцөлд мэдээж хэрэг надад цааргалах арга байхгүй. Бусад үед чухам шашны холбоотой хэрэг бус бол ер халгаадаггүй байв. 1925 онд 42 настайдаа тэр зуны хагас намрын ихэнх сард Эрдэнэбангийн хошуунд залагдаж Бурхны ном судар айлтлаа. Энэ үеэр бас Жонон Бэйлийн хошуу Наран хутагтын хийдэд ном айлтсан билээ.
1926 онд 43 настайдаа бараг бүтэн жил өөрийн хийдэд сууж ном судар бясалгалаа. 44 настайдаа хавар нь би улаастаа явсан юм. Би тийш мориор явж тэндээс Орос машин хөлслөн хүрээ оров. Миний аяллаа гол зорилго нь тэр цагт Мөгдөн хотноо заларч байсан Ванчин богдод бараалхах зөвшөөрөл хүсэх явдал байлаа. 1928 он. Энэ хооронд буюу 1925 онд миний хийдийн нутаг засаг захиргааны хувьд хойд талаараа хуучин нэрлэдгээр хошууч Бээсийн хошуутай нийлсэн. Энэ нэр нь язгууртны нэр уснаас гаралтай. Энэхүү нутгийг газар зүйн шин нэрээр нэрлэхдээ Отхон тэнгэр хэмээх мөнх цаст уулын нэрийг өгчээ. Ингээд гадаадад явах болоод ирэхлээр шинэ хошууны эрх баригчдаас зөвшөөрөл авах хэрэгтэй болсон боловч тэд намайг хүрээ орохыг зөвлөсөн юм. Би бичиг баримтаа авч явсан бөгөөд дээгүүр зэндаанд тооцогддог гандан хийдэд буудлаа. Хийдийн гадна талд цагдаа хэмээх албаны 4 хүний байр сууц байдаг байсан юм а. Намайг гандан хийдэд очисон тэр өдөр Улаантны шин засгийн газраас тушаал иржээ. Түүнд сүмд намайг хүндэтгэн мөргөлчд мөргөл үлдэх болвоос тэднийг альва нэг хэлбэрээр саатуулж үл болох, ингэснийхэн төлөө мөнгө нэхэж болохгүй хэмээн өгүүлжээ. Үүнээс болж намайг Улаантны засагт их нөлөөтэй хүн юм. Шин засгийнхан түүний зөвлөгөөг сонсдог, юм бүхэн сайн болно. Учир нь хуучин засгийн ямар ч зүтгэлтэн ноёд тайж байлаач, лам хуврагч байлаа, өдгөө хүртэл ийм хүндэтгэл хүлээж байгаагүй гэсэн явган яриа хүрээгээр нэг тархжээ. 3 хоноод би Утай, Шан, Бээжин, Мөгдөн орох зөвшөөрлөөр ирэхээр дотоод хэргийн яамд биеэр хурж очив. Сайд нь алга байлаа. Гэхдээ би тамгын газрынхан даргатай уулзав. Тэр хүн зураг авахулсан уу? Би таны хэргийг даруй бүтээсүгэ. Маргааш нэм гарагт тул өнөөдөр зураг авахулчихгүй юу гэлээ. Холгийн орших гэрэл зурагчид очиж зураг татуулав. Маргааш нэм гарагт миний нэгийг шавьирж зөвшөөрөл авах тухай асуудал намын төв хороо руу явсан. Даваа гарагт зөвшөөрөл олдно гэлээ. Тэр цагт ерөнхий сайд нь амар, цэргийн яамны сайд нь жадамб байлаа. Намын гүйцэтгэх хорооны дарга дампуурж байсан өрлөг жанжнаар чойволсон ажиллаж байв. Би тэдний олонхтой уулзва. Тэдний дотроос чойволсон миний хуучин танил байсан бөгөөд намайг ирж уулзахыг хүсжээ. Дамбд орж Орос руу явсан байсан тул түүнтэй уулзсангүй. Тэр цагийн засгийн газрын олонх томчуулыг би таньдаг байсан юм а. Цэвэн Жамсран гэдэг бурайд хүн байдаг байлаа. Тусгайлан хашсан албагүйч хүн бүхэн түүнээс асууж зөвлөдөг байв. Тэрээр нас агсан профессор билээ. Тэрээр улаантан биш хэдий ч хуучин цагийн Монголын үндэсний үзэлтэн нэгэн бөлгөө. Урд өмнө түүнтэй ер нүүр учирч байгаагүй боловч надтай уулзах тун хүсэлтэй гэснийг урд нь сонсч байсан учраас түүнтэй уулзгаар очиж удаан ярилцав. Тэрээр 70 гаруй насны хүн байсан бөгөөд тунч ухаалаг хүн шиг санагдсан. Миний аяны талаар сонсож мэдээд намайг удах уу эсвэл яарч байна уу гэдгийг сонирхов. Миний гол зорилго бол Ванчин ламд бараалхан мөргөл хийгээд даруй эргэнэ гэдгээ учирлан хэлв. Тэрээр надад хэлэхдээ хэрвээ танаас хүсвэл засгийн газрын төлөөлөгчөөр явахыг зөвшөөрөх үү гэлээ. Миний чадвар туршлага мөхөс учир яах бол гэхдээ тийм албыг залгуулж чадхаар бол хичээе гэдгээ хэллээ. Хэрв хэд хоног байзнаас бид бодъё. Энэ асуудал одоохондоо бүрэн шийдэгдээгүй байгаа гэж тэр хэллээ. Тийхүү би хүрээнд сар гаруй болсон билээ. Тэгтэл дотоодыг хамгаалахын дарга Хаян Хэрва над руу хүн явуулжээ. Түүнтэй уулзваас таны явах аялалд бид эргэлзэж байна. Хятадд хэрэг явдал нэгэн бодлаантай. Ванчин богд чухам хаан байгаагч бид мэдэхгүй байна. Яваагүй ч бараг дээр болов хэмээн үзэх юм а. Байдал өөрчлөгдвөл хожим явсан нь танд дээр болов уу гэж тэд хэллээ. Үүний дараа бид Жамсрантай дахин уулзсан. Тэрээр хэлэхдээ засгийн газар дотроо санал зөрөлдөөнтэй байгаамаа. Хэрв бүх зүйл нааштай болж намайг Хятад руу явах нь зүйтэй гэж үзвэл тэд миний хийд рүү машинч болохноо илгээж намайг авч болох юм гэлээ. Чаавалсан машинаараа намайг нутагт нь хүргэх хүсэлтэй байсан хэдий ч улаан цайн ингэх нь зохимжгүй гэж үзсэн учраас улаастайн цэргийн сургуулийг шалгахаар хүн илгээж тэр хүн нь намайг машиндаа авч явсан билээ. Тэр цагт засгийн газрын дээгүүр тушаалтны хинэнч гэртээ бурхан тахилтай байхыг зөрхөлдөггүй байсан боловч чаавалсан яагаад ч юм бурхан тахилаа нуудаггүй байжлээ. Нутагтаа буцаж очсны дараа намрын ихээр намайг Тарган Баатар вангийн хийдэд ном айлтгуулахаар залав. Тарган Баатар ван 6 тухай гарын өндөр нуруутай их тарган цадгалан хүнсэн. Тиймээс ч хэрэг мөртжээ. Өөрөө багтан ядж ордог хаалгатай жижигхэн эсхий гэрт суух дуртай. Гэр дотроо суудлаасаа юм бүхэнд хүрчдэг. Гэрэн дотроо маш цэвэрхэн. Гэртээ бурхан тахилтай өдөр тутмын хэрэгцээнээс өөр зүйл гэрт нь огтдоггүй. Тэрээр энэ гэртээ заларч майн ууших дуртай. Эхнэрээ тийш оруулдаггүй. Хүүгээ хаяа нэг орохыг зөвшөөрнө. Харин түүний нэн хайртай бяцхан охин нь дуртай цагтаа гарч гарна.
Улс амьтантай уулзах болохоор гарч том гэртээ орно. Аян замдаа явахдаа булиа бие нь яаж багтдаг юм бол гэмээр жижигхэн даавуу майхан авч явна. Ээж нь түүнийг хэвлийдээ 3 жил тээсэн гэх яриач байдаг юм билээ. Мөн намар 45 настайдаа буюу 1928 онд Засагтхан аймгийн Завхан түшээг бүний хошуунд залагдав. Энэ нь манай хідээс нэг их холгүй оршдог байсан юм а. Би тэнд сар шахан болоод буцаж ирснийхээ дараа улсын төв хошоодын холбооны машинаар Улиастай орсон юм. Улиастайд 3 хүн хоноод машинаар буцаж үлээ. Гэртээ ирээд 5 хүн хонож байтал засгийн газар тайж язгууртан том лам нарын хөрөнгийг хураах гэж байгаа гэсэн бичгтэй хүн ирэв. 2-7 хоног орчмын дараа хүрээнд дэх дотоодыг хамгаалах газраас дээгүр тушаалын 2 албан хаагч хошуу засгийн хүмүүстэй ирлээ. Нийтдээ 60 хүн байсан. Малыг бодоор тооцсон хурааж байлаа. 100-аас доош бодтой айлын малыг хураахгүй гин. 100-аас дээш малыг хураасан бөгөөд өмнө нь баян байсан хүмүүс мөн л 100 бодтой үлдэж байлаа. Тэр цагт бод гэдэг нь нэг адуу буюу үхэр байлаа. 5 хон 7 ямааг нэжгээд бод гэж үзэх бөгөөд тэмээг 2 бодод тооцож байлаа. Хожимын нэмэлт өөрчлөлтөөр малын насыг харгалзан үздэг болсон юм а. Баян хүн 100 бодтой үлдэхдээ 5 бодыг нь өөрөө сонгон авч үлдэх хэрэгтэй. Үлдэх 95 бодыг нь хошууны захиргаа хошууны хэрэгцээг бодолцож тодорхойлж өгнө. Тэр үед гагцгүй амны хөрөнгө засгийн алба хашдаг хүмүүсийн хөрөнгийг хурааж байв. Алба хаштаггүй баян хүн ч сул үлднэ. Тэр цагт жасын малыг мөн хураадаггүй байлаа. Комиссийнхан эренгүүтээ эхэлж хошууны сумын даргатай уулзгаар одов. Тэдний ихэнх нь Нарванчин хотгтын ордон руу мордцгов. Энэ нь саахалтын газар байдаг байсан юм. Сумын дарга миний байсан газар ганцаар давхин ирж мориноос бууж уяан дээр хэсэг зогсов. Яах гэж ирснийг нь би сайн мэдж байлаа. Тэгснэ надтай уулзахаар ороод ширээн дээр юм бичих гэж буй мэд хуруугаараа зурн болгоомжтой бай гэсэн дохио өглөө. Дараа нь 4 хүн орж ирсэн бөгөөд бусд нь хийдийн энэ тэрлөө орж Нарванчингийн орд руу очжээ. Комиссийг Улаанбаатарын 2 хүн ахалсны нэг нь намын гүйцэтгэх төв хорооны, нөгөөх нь дотоодыг хамгаалах газрын төлөөлөгч байлаа. Дөрвүүчийнх нь эхлээд ирээгүй, харин дараах нь ирж үлээ. Тэднийг Отгон тэнгэрийн хошууны хошуу засгийн 2 нарийн бичгийн дарга дагалджээ. Тэднийг ороод ирэхлээр нь цай барьлаа. Миний шав гиндэн надтай хамт байсан юм. Дотоодыг хамгаалахын хүн хэлсэн нь хуулиар заасан ёсоор баян феодлын хөрөнгийг хурааж байгааг та юу эс андах билээ гэлээ. Энэ хуулийн тухай би сонссон л доо. Гэвч би энэ тухай огт дуулаагүй юм байна гэж хэллээ. Учир нь намайг үүнийг хинээс олж сонссныг байцаах байх хэмээн эмээсэн хэрэг. Феодал гэдэг үг нь ямар утгатай үг болохыг мэдэхгүй гэдгээ мөн хэлв. Тэд хэлсэн нь феодал гэдэг нь хуучин засгийн үед өв залгамжлан байсан буюу дээгүр зиндааны баян хүний хэлдэг юм а гэж тайлбарлав. Эртний монгол хэлэнд феодал гэсэн утгатай үг хизээнээс байдаггүйсэн билээ. Хуулиар бол 100 бодоос давсан мал хөрөнгийг хураах ёстой. Гэхдээ албан тушаал нь дээгүр зиндааных буюу муу нэртэй байвал шүү хэмээн тэд тодотгож хэлв. Би таны сангийн байшин эзэмшлийг ломбдох гэж явна. Даруй хэрэгцээтэй юмыг тань гаргаж өгнө гэж нэг нь хэлв. Надад гаргаж аваад байх юм алгадаа. Түлхүүрүүд маань энэ байна. Надад юу байгааг та нар өөрсдөө хар гэлээ. Энэ үеэр надад мөрөгхөөр 40-од хүн хурж ирээд байлаа. Тэд тэр өдрөө даруй буцах ёстой байсан боловч яваагүй байв. Гиндэн явуулж тэднийг буцхаа түр азнана уу гэж хэлвэлв. Хийдийн бүх хаалгыг хааж хэнийг ч оруулж гаргахгүй байх ёстой байлаа. Гиндэн эргэн ирж мөргөлчөд тарж авсан байна. Бүх хаалга үүдийг хаалаа гэлээ. Тэгээд би комиссийнхныг дагуулan хийдээр явж бүх юмаа үзүүлв. Авдар савыг нээж харуулв. Тэд доторхыг нь харсан боловч юу ч авсангүй. Авдарнуудыг хааж лацдав. Байшингуудын хаалгыг цаасан туузаар хөндлөн нааж лацдав. Тэгээд бид миний өвлийн байшингийн өмнө барайстай гэрт эргэж ирлээ. Миний гэрийн тахилын өмнө хэд хэдэн мөнгөн цогц, 2 том алтан цогц, 1 том сангийн мөнгөн бойпор байдаг байлаа. Би тэдэнд эдгээр зүйлсийг үзүүлж гэрийн доторх цоочтой бүхнийхээ түлхүүрийг өглөө. Гэвч тэд түлхүүрийг буцаан өгч гэрдэх нэгч зүйлийг лацдсангүй. Дараа нь дотоодыг хамгаалахын хүн эрхийнхээ бичгийг надад үзүүлв. Түүнд нь шалгах эрхийг баталгаажуулсан тамгад аржээ. Нэгэнтээ үүнийг надад үзүүлсэн учраас хожим хойно хуулийн гадуур явдал болсон гэх аргагүй билээ. Тэгээд тэд яваад өглөө. Тэд хийдийн захиргааны байрнуудын нэгэнд орж байрлан Улаанбаатараас ирэх албаны бусад хүмүүсээ хүлээлээ. Миний хувийн нарийн нандин ихэнх зүйлсийг харж хамгаалж байдаг дотоод алба надад байсан бөгөөд түүнийхээ байр савнд торго дурдан мөнгө гэх мэт цөөн хідэн үнцэнтэй зүйлсээ хадгалдаг байв. Мөн миний хувийн боловч арай ердийн эд зүйлсийг харж хадгалж байдаг гадаад сантай байсан.
1925 онд өөрт байгаа бүх юмаа ялган хувааж хагасыг нь хийдэд өгч хагасыг нь өөртөө үлдээсэн билээ. 1925 оноос 1929 оны хооронд мөргөлчд болон үнэнч шав нараасаа дараах бэлэгсэлтийг авсан юм. Үүнд 36 тэмээ 700 гаруй хонь, 135 адуу, 50-аас 100 үхэр болно. 1925 онд би өмчөө хуваахдаа эд бараагаа бас хагасаар нь хуваав. Гэхдээ бүх мал сүргээ хийдтэй өгсөн юм. Үүнд зөвхөн 5 адуу өөрийн хэрэгцээнд үлдээж 2500 гаруй адуу, 300 гаруй тэмээ, 600 гаруй үхэр, 7000 орчим хонийг өглөө. 3 хонож байтал 2 дахь хүн ирлээ. Тэр хүн төвийн гүйцэтгэх хорооны нарийн бичгийн дарга нарын газрын хүн байлаа. Улаанбаатарын 2 хүн надтай уулзахаар орж ирлээ. Шинээр ирсэн хүний нэрийг Лувсан Шаруу гэх. Эхний хүний нэр Лувсан Жамбаа гэдэг нь төвд үг бөгөөд нэн өгөөмөр гэсэн утгатай юм. Гэтэл нэн өгөөмөр гэгч маань хэрэг дээрээ авахыг нэн урьдл болгодог нэгэн байж лээ. Лувсан Шаруу асуусан нь Лувсан Жамбаа танд хууль журам ясыг тайлбарлаж өгсөн билээ. Танд онцолж хэлмээр зүйл байна уу? Танд элдв өршир зээл бий юу? Таны өмчийг хэн хариуцж байдаг юм бэ гэлээ. Надад өр байхгүй. Энэ бол үнэн хэрэг байна. Учир нь би хизээч зээлээр юм авах дурггүй. Өрийг даруй төлдөг байсан. Бусдаас авах авлага мөн байхгүй. Учир нь чадал хүрэх нэг нь өрөө хурдан дардаг. Хүмүүс ядуу байвал тэднийг ногдлоос нь чөлөөлдөг байлаа. Би өөрөө дансаа барьж эд хөрөнгөө өөрөө харж ханддаг хэмээн тэр хоёрт өчлөө. Гэхдээ үнэндээ бол гэмдэн болон хожим нь ам өргөцсөн миний гарын шав хоёр надад тус болдог байсан юм а. Тэгэхэд тэд дээд язгууртнууд мэндэх тушаалтай лам болгон өөрсдийн сан буюу өмч хөрөнгийг нь хариуцдаг албатай байдаг. Та яадаг вэ гэлээ. 1925 онд би яаснаа тэдэнд учрлав. Хуучин засгийн үед би нийгэмд тодорхой байр суурь эзэлж хөрөнгө чинээтэй байх шаардлагатай байсан. Харин 4 жилийн өмнө буюу 1925 онд би цаг өөр болжээ. Хуучин хөрөнгө зойртойгоо зууралдаад байх шаардлага надад үгүй болжээ гэдгийг ухаарсан. Тиймээс ч өмнө өгүүлсэнчлэн би өмч хөрөнгөө тастан хуваасан гэлээ. Тэд тэгвэл одоо та энд дунд нь сууж байгаа хэрэг үү гэлээ. Энэ бол зөвүүн асуулт байлаа. Учир нь тэд намайг хувьдаа үлдээсэн болон хийддээ өгсөн эд хөрөнгө хоёрын дунд сууж хэрэг дээрээ хоёуланг нь хянаж мэдэж байдаг гэж хэлсэн хэрэгэ. Тийм ээ, би дундан сууж байна. Учир юу гэвэл нэгэн цагт би зэрэг зэндаа дээгүүр нэр хүндтэй хүн байсан бөгөөд та бүхний харж буй зүйл нэгэн цагт минийх байсан юм. Гэвч одоо цаг өөр болж би өөрийгөө энэ нутагт холбоостой жирийн нэг шашинтан хүмүүн төдий үзэх болов. Тиймээс та бүхэнд үзүүлсэн бүхнээ авч үлдээд бусдыг нь үгүй хийсэн нэгэн билээ. Би өөртөө жижигхэн өвлийн байшин үлдээсэн. Учир нь би өвлийн байшинд сууж дассан хүн гэлээ. Тэд хэлсэн нь та өөрийнхөө зүтгээд байж болно. Гэвч та хэрсүүрхэд байна уу үгүй юу гэдгээ сайн бодоорой гэлээ. Тэр хоёр хүн нэг их хатуурхах дээрлэхэлгүй ном ёсоор хандаж байлаа. Лувсан Шаруу хожим нь аимшигтай хатуу хүн гэдэг нэр авсан бөгөөд харин сайн нэртэй хүнд бол өөрөөр ханддаг нь мэдээжээ. Нөгөөдөр өглөө тэд нутгийн борчуулыг цуглуулж хурал хийлээ. Энэ нь зөвхөн хийдийн ойролцоо амьдардаг ядуу хүмүүст зориулсан байв. Миний хошууны борчуулыг бүгдийг нь оруулаагүй л дээ. Хурлын эхний хэсэгт тэд юу ярьсныг би мэдэхгүй. Харин хурал нилээд хэвээсэн хойно Лувсан Жамбаа ирж хуралд очиж үг хэлнэ үү гэж надаас хүслээ. Хуралд юу хэлэх юм бэ гэж асуухад минь юуг нь чиний дур, юу хэлхийг би заах ёстой болж байна уу гэв. Тэд хэлснийхэн дагуу би хуралд очиж дараах санаа бүхий зүйлийг ярьлаа. Засгийн газрын хуулийн дагуу эднэр хөрөнгө хурааж яваа юм байна. Үүнд ганц бие бус бүх дээд язгууртан мэндэх тушаалтай хүмүүс хамааралтай. Ийм юм болсонд би том баяртай байна. Намайг ядуус борчуул юмаа үргэлж өгч байдгийг та бүхэн мэдж байгаа. Гэхдээ энэ бол үүгээрээ миний хийж чадах зүйл байсан. Одоо засгийн газар ядуучуудын амьдралыг өөд татахын тулд нийт орон даяар чинээлэг хүмүүсийн хөрөнгийг хурааж байна. Энэ нь миний буйны үлийг авьтгах буй тул үүнд гомдоод байх юм алга хэмээн үзнэ. Та бүхэн болгоомжилж айсны хэрэггүй. Тиймээс миний хувцас эд юмсыг та бүхэнд тараан өгвөл авсан хүмүүс өмсөж идэлж чөлөөтэй зарж борлуулж болно гэдгийг ойлгохтун гэж хэлв. Хуучин ёсоор мэндэх тушаалтай дээд лам нарын хувцас хунарыг доод язгуурын хүмүүс эдэлвэл алдс болно. Тэдгээр нь ариун гэгээн зүйл хэмээн үздэг байсан болохоор би ийхүү хэлсэн. Лувсан Шаруу намайг бүх хэлсэн зүйлээ бичиж өг гэлээ. Хэлсэн ёсоор нь болгов. Бичсэн зүйлийг маань Улаанбаатар руу аваад явсан бөгөөд уг бичих тэмдгийн эрх баригчдын уурыг хүргэжээ. Тэд миний хэлсэн зүйлийг өөрсөддөө хор болно хэмээн үзэж
Учир нь тэд харамж баячуудын хөрөнгийг хураан авч ядуучуудад тараан өгч байгаа нь гагцхүү хувьсгал засгийн газрын буян гэдгийг хүмүүст ойлгуулах бодолтой байсан аж. Тэгэхээр би хөрөнгийг хурааж дахин хурааж буй бодлогыг ёс суртахууны хувьд дэмжснээрээ хохирол учруулсан болж тарлаа. Ядуучуудын хурлыг хуралдуулахдаа Улаанбаатарын 2 хүн баримтлагдаг журмаа л барьсан юм. Ийм хурлын зорилго нь альж нутагт ядуучууд баячуудаас айдаг буюу таарамж муутай байдгийг мэдэх явдал байдаг байлаа. Тэр өдрөө хурал тарлаа. Маргааш нь аймгийн дарга машинаар хурж ирэв. Тэр хүн бол миний төрлөх хошууны унган хүн байж лээ. Гэрийнх нь хуучин засгийн албаны хүмүүс байлаа. Их сурвалж бидний монголчууд цуврал, ариун сэтгэл авралын үндэс дэлүү хутагт жамсран жав. Хэвлэлд бэлтгэсэн ил чойжил сүрэн, цувралыг эрхэлсэн цэ гомб сүрэн. Улаанбаатар 2000 он 145-аас 232 дугаар тал. Энэхүү түүхийг сонсдог ном болгох ажлыг санаачлан эвэн тэтгэгч Хадан хүүгийн энх отхон өгүүлэгч Ганц зөрөгтийн оюун туяа.